Өмнөх анги дээр Такоби Маринаг санаандгүй алчаад Шизукатай хөтөлцөөд яг явах гэж байтал Шизукад өмнө нь туслаад байсан ангийнх нь Азуматай хэргийн газар яг тараадах. Азумач Маринаг өгснийг хараад бүр шоконд ордогч Шизука бүр нэг тоож байгаа шинж байхгүй. Такопиг харигаас ирсэн гэдгийг нь танилцуулаад Марина-чанг Такопигийн шидээр алчсан гэд хэлдэг. Азума тэгсэн чинь шид энэ төр хамаагүй. Яагаад алж байгаа юм бэ? Бүр дээр нь ингээд орхиод явах гэж байгаа юм уу? Ядаж явахад энэ нэг 8айлж одоо яаж яриад байгаа юм гээд айгүй ууралдаг. Такопи болохоор зэрэг нэг тийм хөөрхөн кавай хоолойтой байхгүй. Тэгээд дээр нь одоо байнга л аз жаргал гээд айгүй өөдрөг явдаг. Тэнгүүд ингээд хүн алдсан, хүн өгцөн байхад ингээд ийм өөдрөг хэм маягтай. Дээр нь ингээд Такопи ингээд нэг ярианыхаа ард пи гэж залгаж ярьдаг байхгүй. Тэр ярианы хэм маяг нь одоо хүмүүсийн дургуг хүргэдэг айгүй. Азума Шизукад чи ингээд орхиод явах юм бол одоо хүүхдийн хорход орноо. Юу болохыг нь одоо тооцоолоогүй юм уу? Ядаж хэрэгээ өөрөө хүлээ. Тэгэх юм бол ялчин арай багасна гэд орхиод явах гэтэл Шизука би хоригдчихвол Чапитай уулзаж чадахгүй. Чапиг амьд байгаа гэж би мэдэж гин гэд. Харин чи надад туслаач тэхүү зөвхөн чи л надад тусалж чадна гэд манай Азумаг ятгааддаг. Азума-kun шика инай но. Тасгете. Азума угаасаа ер нь л дандаа өмнө нь Шизука туслаад өөрт нь ер нь жоохон талтай шүү дээ. Нөгөө гурав чинь Такопигийн бас нэгэн хэрэгсэл болох хэмжээг нь хүснээрээ өөрчилж болдог. Дотор нь хийсэн имийг нь яг тэр байдлаар нь хадгалж чаддаг савнд хийгээд болчтээ. Бүр тэгээд болоогүй Такопиг Марина болгож хувиргаад Маринагийн дүр тоглуулж амьдруулахаар болгодог. Такопи уулын жоохон эргэлзээд ингэж болж байгаа юм болоо да гэд эргэлзэж байсан. Шизукагийн төлөө хичээхэр шийдээд Маринагийн дүрээр гэрт нь очиж амьдрахаар болноо. За тэгээд гэрт нь очисон чинь энэ аавыг нь бүр салаад ээжийг нь хаяад явцсан гэж бодсон чи үгүй юм байна лээ. Ер нь бол энэ балай аав нь тийм эмэгтэйчүүд, эрчүүдтэй арх ууд суудаг газар байнга ордог. Тэр газарт нь болохоор Шизукагийн ээж ажилладаг байхгүй юу. Тэрнээс нь болоод Маринагийн ээж нь одоо сэтгэл санаа нь хямраад Маринаг хүчрхийлдэг. Харин Марина болохоор зэрэг Шизукагийн ээж нь бүхэнд буруутай гэж бодоод Шизукаг дээрлэхэд идэг байхгүй юу. Ер нь тэгэхээр Маринагийн аав л айгүй ер нь бүх асуудлын эзэн байгаа даа байхгүй юу. Манай гурав цаашдаа яахаа ярилцаад байж байтал Азумагийн ах гэдэг хүн ирнэ. Би одоо цагийн ажилтай ээжид намайг аргалаад өгөөрэй гэд Азумагаас гуйдаг. Азумаач ахыгаа явсны дараа цагийн ажил энэ төр хийх хэрэггүй байж дандаа цагийн ажил хийж явж ээжийн санааг зовоон. Уул нь бол ээжээс их мөнгө авдаг байж яах гээд ингэ цагийн ажил хийгээд идэх юм бол гэл ууралдаг. Тэгсэн чинь Шизука тэр бүгжийг нь чи хулгайлчих юм бол ах чинь шоконд ороод дахид цагийн ажил хийхээ болох байхаа гэж хэлдэг. Манай Шизука бүр буруу зам руу ордог байхгүй болов. За дахиад үгэнд нь сумлагдаад манай Азума ахыхаа бүгжийг хулгайлахаар Такопитэй цуг ахыхаа өрөөнд орж ирээд бүгжийг яг авах гэж байсан чинь ах нь буцаж өрөөндөө орж ирээд манай хоёр цонхоор нь далавчтай болгодог цагиргаараа нисээд гарч чаддагч энэ далавч нь баг сургуулийн хүүхдийг ч даахгүй тийм даац багттай далавч байсан байгаа байхгүй. Өмнө нь Шизука баг энэнгээр ниссэн бол баг унж өгөх байсан юм бэл. Даац нь хэтрээд манай хоёр ундагч гисэн. За ер нь бол гайгүй өнгөрдөг. Азума ер нь бол Шизукагийн Азума чи чаднаа, чи л чадна, чи л хийж чадна гэд энэ үгнүүдэд сумлагдаад байгаа шалтгаан нь болохоор зэрэг Азумагийн ээж нь байнга лаг ахтай нь өөрийг нь харьцуулж ах чинь чадаад байхад чи яагаад чадахгүй байгаа юм. Ер нь чи угаасаа юу ч чадахгүй байна, юу ч хийсэн дэмий юм байна, чамд найдаад дэмий юм байна гэж одоо хүүгээ байнга тэгсээр байгаад ингээд бүр ахтайгаа өөрийгөө харьцуулдаг юм өвчтэй болгоцсон байхгүй юу. Харин Шизука болохоор манай хүнийг чи чаднаа, чи чадна гэж байнга ингээд сунлаад өөрт нь итгээд авахаар манай хүн ингээд Шизукагийн хэлсэнд айгүй урамшаад ингээд Шизукагийн талд ороод байгаа юм л та. Гэхдээ энэ аним дээр бүр нэг ч ойлгохтой эцэг их байдгүй нас. Бүгжөө хулгайлж чадаагүй болохоор Шизука агч бас ээжтэй адилхан өөрт нь урам хугарах байх гэж айдаг ч Шизука бол тэгдэггүй.
Харин Такопи Маринагийн дүрд орсон хэвээр сургууль дээр бүр Шизукаг хооллож мооллоод бүгд гайхна нэстэй. Манай хон чон шиг байдаг байсан хоёр одоо бүр ингээд амар найзууд болцсон. Бусдын нүдээр харахад бол амар сонирн байгаа хгүй. Маринагийн гэрт бол харин үргэлж хэрүүлтэй хэвээрээ. Яг юу ярьж хэрэлдээд байгааг нь Такопи ойлгодог болохоор ийм нөхцөлд ч гэгээлэг байгаад чаддаг. Орон ээж нь Маринаг ойрд яагаад ийм өөр байгаад байгааг нь гайхаад дээр нь яагаад ийм сонин ярианы хэллэгээр яриад байгаа юм бэ гэд асуудаг. Тэгж байгаад гинтл алгадаад баахан зодож гарнаа. Миний охин биш вэ? Охиныг минь буцаагаад гуйж байна идэргээд. Мууч гэсэн ихний юм болохоор баг мэдрээд байгаа мó хаашаа. Хэдий би муу ээж ч гэсэн охиноо аммаар байна. Охиныг минь буцаагаад өг гээл уйлаад гуйна. お腹を痛めて産んだ大切な娘なんです。マリちゃんごめん。 Үүний дараа Такопи яг юу хийснээ нилээн ухаарад хэдий Марина Шизукад муухай ханддаг байсан ч гэсэн Марина чамайг алсан дуучлаарай. Маринагийн ээж аав хоёроо би Марина биш байгаад уучлаарай гээл дотроо өөртөөгөө яриад уйлаад за тэгээд өөрийгөө толинд хараад Шизукатай одоо дахиад нэг ярилцаад үзэх хэрэгтэй юм байна гэд ерөнхийдөө бас дахиад нэг манай Такопигийн нэг ухаарл ирж байгаа маа. Такопи ер нь Маринаг алчаад яг зөв юм хийсэн үү, буруу юм хийсэн үү гэдгээ мэдэхгүй айгүй эргэлзээд байсан шүү дээ. Тэгээ одоо л ингээд яг өөрийгөө нүгэлүүлсэн гэдгээ ойлгоод ямар амар хэрэг хийсэн гэдгээ мэдээд ингээд гимшиж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь нөгөө талд Маринагийн цогцсыг баахан хүмүүс нөгөө ойгоос нь олоодохдаг. 3 дугаар анги нь бол ингээд дуусж байгаа. Дараагийн анги нь дараа 7 хоногт гарна. За бүр бүх юм л улам эвгүй сүрээд яваад идэг. Энэ хэцүү аниме назаарч гэхүү нийт 6 ангитай. Одоо ер нь 3 анги л үлдсэн гэсэн үг. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай. Хэрвээ таалагдсан бол сувгийг маань subscribe хийгээрэй.